Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжиж буй төрийн албан агчдыг дэмжих зардлыг эх оны төсөв тусахаар төлөвлөж байгааг ерөнхий сайд оюутан хэллээ. Тэрээр нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүсийн хамт энэ сарын 15-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр оролтыг дахин төлөвлөж орон сууцчлах төслийн хэрэгжилтэд танилцсан юм а. Энэ үеэр Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар ерөнхий сайд оюутан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Жил бүр Улаанбаатар хотын хүн ам 60-аас 70 орчим мянган иргэнээр нэмэгдэж байгаагийн талав нь хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшиж байна. Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин ажиллаж буй болгосон хүчнийг дэмжихээ илэрхийлсэн юм а. Нийслэлээс шилжих хөдөөд ажиллаж буй иргэдэд шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа шинэ үеийн илгээлтийг эзэд гэж үзэн ипотекийн зээлийн багц дэмжлэгийг олох юм байна. Улаанбаатараас хөдөө рүү шилжиж байгаа төрийн албан агчдын цалинг 2 дахин нэмэх бөгөөд мөн очихтон нэг удаагийн тэтгэлэг олох зэрэг эх оны төсвийн онцлог харин нийслэл Улаанбаатар хотод ирж буй хүмүүс татвар төлдөг болно гэдгийг хэллээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлсэн. Энэ үеэр боловсрол шинжлэх ухааны сайд инх амгалан ихтэй сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа тухай мэдээлсэн. Үйл ажиллагааг хүчингү болгосон эдгээр сургууль нь 163 багш 1567 оюутантай өөрөөр хэлбэл сургууль тус бүр төчөөрөхгүй оюутантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд иймд эдгээр 13 дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм байна. Түүнчлэн эдгээр сургуульд суралцж буй нэг ч оюутны эрх ашигыг хүндэхгүй бөгөөд 1500 гаруй оюутан нэр хүндтэй 90 өндөртэй ихтэй сургуульд шилжин суралцах боломжийг олгоно гэдгийг хэлсэн юм а. Үйл ажиллагааг нь хүчингү болгож байгаа ихтэй сургуулиудад Газарчин дээд сургууль, Зүүнхүрээ коллеж, Маргад дээд сургууль, Монголын менежмент технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Номорэ дээд сургууль, Рефлекс олон улсын институтын Улаанбаатар дахь салбар дээд сургууль, Түшээ дээд сургууль, Идэрх их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль, Чингис хаан дээд сургууль, Улаанбаатар эзэм сургуулийн харьяа Эко Аз дээд сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиуд зэрэг багтжээ. Эрдэнэт түүний өмгөөлөгч цэцэг маа болон нийслэлийн прокуроруудыг авилгатай тэмцэх газраас шалгалж эхэлжээ. Тодорхойлбол ил компани үүсгэн байгуулагч Эрдэнэт нь өөрийн өмгөөлөгч цэцэг маагаар дамжуулан нийслэлийн прокурорын удирдлагууд болон хяналтын прокурорын хвадар нарт хээл ахуулагч өөрийн үлдсэн хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэрэг болон цагдаагийн ерхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газарт шалгагдж байсан 20 тэрбум төгрөг бусдаас залилсан гэмт хэргийг халгахаар авилга хээл ахуул өгсөн байж болзошгүй үйлдэлийг авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна. Засгийн газрын 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар ерөнхий сайд оюутан дархны замын бүтээн байгуулалт болон Зүүн Баян гашуун сухад цэглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удаашрсантай холбоотой алдагдсан боломжийн өртгийг тооцоолж албан тушаалтнуудыг шалгах ажлыг авилгатай тэмцэх газарт даалгасан. Улмаар дархны замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албаагчдыг авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Тодорхойлбол замын тендерийг харилцаж байсан тухайн үеийн сайд инх амгалан зам тээвэр хөгжлийн сайдны зам ашиглалтын газрын дарга оргил эрдэнэ хүмүүсийг авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Улсын их хурлын гишүүн инх амгалан 2019 онд зам тээвэр хөгжлийн сайдаар сонгогдсон ажиллаж байсан зам тээвэр хөгжлийн сайд асан Содбаатарын эхнэр үүсгэн байгуулсан компани жидэгд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас зээл авсантай холбогдуулан тэрээр ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтэд 2018 оны 11-р сарын 30-нд ерөнхий сайдад хүргэлсэн. Уг саналыг ерөнхий сайд хүлээн авч 2018 оны 12-р сарын 4-нд өргөн мэдүүлсэнийг улсын их хурлд баталсан юм а. Тиймээс тухайн үеийн ерөнхий сайд хүрэлцэх зам тээвэр хөгжлийн сайдад инх амгалан гишүүнийг нэр дэвшүүлсэн хэрэв авилгатай тэмцэх газраас шалган хууль зөрчсөн гэж үзэн хэрэг үсвэл улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг төтгөлзүүлэх асуудал яригдах юм а. COVID-19 цар тахалтай холбоотойгоор 2 жил завсарласан хуур хөгжмийн наадам болоход 1 хоног хүртлээ. Уг хөгжмийн наадамд Роберн стейж буюу хип-хоп, трэп урсгалын уран бүтээлчид, лайв стейж буюу шинэ залуу дотоодын ут хамтлагууд, электроник стейж буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн 40 орчим уран бүтээлчид оролцох юм а. Үүнээс гадна дэлхийн алдарт рэпер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаар өгөхөөр энэ сарын 18-ны өдөр Монголд газарсан.
Түүний дуулсан Gucci Gang уран бүтээл нь YouTube сувагт 1.1 тэрбум хандлт авч байсан юм. Энэ дуу нь Америк нэгдсэн улсын Billboard-ийн топ 3 уран бүтээлд шалгарсан байдаг. Зам тавирын ослын улмаас 5 хүний амьд хүрсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал Баян-Хонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн Цагаан Цахир гэдэг газар суудлын автомашин болон ачааны автомашин мөргөлдсөн осол гарчээ. Баян-Хонгор аймгийн онцгой байдлын газрын Эрен хайх аврах салбарын албаагчид дуудлагын дагуу ослын газарт очин ажиллаж Баян-Хонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн энийн жолоодож явсан суудлын автомашин, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн эгийн золиодож явсан хүнд даацын автомашин зөртгүүтээ мөргөлдөж дарагдсан байна. Аврагчид 5 цаг 20 минут ажиллаж суудлын автомашиныг татан гаргаж автомашины бүхийгээс жолооч болон зорчигч нарын 25-аас 65 насны 5 иргэний цогцыг гаргаж Баян-Хонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөгчд шилжүүлэн өгчээ. Иймд жолооч зорчигчид орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна. 8 дугаар сарын 7-ны өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн Наранд байрлах гэрээсээ гараад ор сургаггүй алавгааж эрен сурлагдж байсан 13 настай хүүгийн мэдээлэл захин орчинд төгсөн. Харамсалтай нь талигаач хүүгийн цогцос 20-461-р ангийн орчинд байрлах тогтоол уснаас олдсон талаарх мэдээлэл их сурвалж бидэнд мэдээлсэн юм а. Иймд цагдаагийн ерхий газраас эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулж байна.